Таны мөрөөдлийн их сургууль юу вэ? Миний мөрөөдлийн их сургууль Minerva College болоо. Миний мөрөөдлийн их сургууль Wesleyan University байгаа. Миний хувьд болохоор мөрөөдлийн сургууль 7 дугаар ангийн сүүлчээс 8 дугаар ангийнхнээс хойш Stanford University ясан. Дэлхийдээ 2 дахь. Миний мөрөөдлийн сургууль гэх юм бол Vanderbilt University байгаа. Зүг. Яагаад гэвэл яг сурагчдаа ингээд 4 жилийн турш нийт 7 хотод яг аялал суралцах боломжийг олгодог. Тэгээд энэ нь миний хувьд яг аялах турштай болохоор айгүй тийм таалагдж. Яагаад гэвэл айгүй гоё дулаахан weatherтэй. Тэгээд дээрээс нь alumni-ууд нь бүгдээр айгүй амжилттай. Тэдрээс дахиад. Би болохоор Vanderbilt сурдаг нэг гадаад оюутны лог гэдэг гадаад оюутны YouTube суугч амар дуртай. Тэгээд бичлэг болгоны алдахгүй үздэг. Тэгээд тэрнээс яг ахуулаад энэ сургуулийг сонирхож эхлэе. Тэгээд сайт руу ороод судлаад үзэхэд гоё санагдсан болохоор ерөөхдөө бол Vanderbilt-ийг зорж байгаа. Яагаад гэхлээр шинжлэх ухааны талдаа илүү их хөгжсөн. Тэрүүгээрээ илүү даваа талтай. Тэгээд liberal arts сургууль болохоор TOEFL-ийн шалгалтын талаар юу гэж боддог вэ? TOEFL-ийн шалгалт нь миний хувьд яг амьдж англи хэлний түвшинг шалгадаг шалгалт. Тэгээд анх бол бүр ингээд амар маш хэцүү шалгалтыг бодогддог байсан. Тэгээд би бүр жоохон бахтаа бол яг зөвхөн TOEFL анаатай хахад гадагшаа сурч болно гэж боддог байсан. Тэгээд одоо бол ингээд бэлдээд эхлэхэд яг л тийм англи хэлтэй яг англи хэл дээрээ очиод байж чадах хэсгийг шалгадаг шалгалт. Очоод сургууль дээр очиод хичээлээ хэр ойлгох, багш нартайгаа харилцаж ярилцах чадвар нь хэр вэ гэдгийг яг хичээл сургуульдаа орохоос өмнө шалгаж байгаа нэг шалгуулт гэж боддог. TOEFL-ийн шалгалт бол миний хувьд яг Америк юм уу англи хэлтэй сургуулиудад бол яг өөрийнхөө английн төвшинг харуулах гол зүйл гэж бодчих. TOEFL-ийн шалгалт миний хувьд ерөнхийдөө юу вэ гэвэл яг нөгөө нэг ихэнх хүмүүсээ л мэддгээр яг тэр сургуультай очиод коллежтой, university-дээ очиод чи яг хэрхэн хичээл номоо ойлгох вэ? Тэр эсээгээ бичиж чадах уу? Тэгээд дээрэс нь лекцээ уншаад тэгээд сонсоод тэгээд бичиж чадах уу гэх мэт зүйлсээ тэгэл ерөнхийдөө шалгаж байгаа болоо гэж боддог. TOEFL-ийн шалгалт мэдээж Америкийн их топ сургуулиуд руу орохын тулд мэдээж IELTS юм уу TOEFL-ийн нэгийг нөх ёстой. Тэгээд TOEFL-ийн IELTS-ээс илүү даваа талтай нь болохоор илүү академик чадварыг илүү шаардсан байдаг гэж боддог. TOEFL-ийн дөрөв талмаар байгаа. TOEFL дээр толгочлол аваа сайхан л шүү дээ. TOEFL хэр удаан мэдэх хэрэгтэй гэж хөдөө боддог вэ? Миний хувьд гэх юм бол яг тогтсон хугацаа бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг өөх хүртлээл яг өөрийгөө багаар өдрөө болгон бэлтэж явах нь хамгийн зөв баг. Хувьдаа бол би яг өөрийгөө 100% яг бүх юмаа яг TOEFL-доо зарцуул хувьдаа бол яг TOEFL 5 сар бэлтэн гэж боддог. Яг бүх юмаа дайчлаад 5 сар бэлтвэл яг шалгалтын онооны хувьд сайнаар ер нь их дэвшлэн гэж боддог. TOEFL нэг үсрээд нэг сар ясуугаар бэлтгэл бол хангалттай. Би өөрийн туршлага бол 27 хоног л бэлдсэн. Тэгээд үнэхээр муу бэлдсэн болохоор ядаж сар бэлдсэн нь гэж бодчих. Өдөр тутамдаа ямар нэгэн англи хэлээр сайжруулах юм ийгүү. Өдөр тутамд бол би англиар мэдээж ядаж 30 минут орой болгон ном уншдаг. Дээрээс нь утсан дээрээ SAT practice flashcards гэж байдаг. Тэгээд тэрийг өдөр болгон 1-2 хийдэг. Англи хэл дээр ном унших хичээн, англи дээр тогтмол кино үзнэ. Тэгээд тэрнээс гадна болохоор үг цээжлэх, тэгээд ямар нэгэн блог маягийн зүйлсийг өдөр тутамдаа уншдаг. Би подкаст сонсдог. Тэгээд англи хэл дээр нөгөө TED Talk-ууд их сонсдог. Миний хувьд бол хөгжиж байгаа л гэж бодож байгаа. Чөлөө цагаар бол ер нь бол аль болох ном унших, шинэ үг сурах, эсвэл боломж гарвал эсээгээ бичих. Тэгээд аль болох өөргөө ер нь хүсч одоо ер нь чөлөө цагаараа ер нь бол YouTube үзэх дуртай. Тэгээд миний бас англи хэл яг сайжрахад YouTube маш том чухал зүйлээс ингэж боддог. Яагаад гэвэл яг зааж зөвлөх хүн байхгүй яг YouTube үзээд яг англи хэлээ сайжруулах аюул олон мэддгүү зүйлээ мэдэж авах гэх мэт яг найз шиг маань байдаг. Таны хувьд Америкийн сургуулиудад эзэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Эссе юм болов уу? эсэл ах та.
Миний бодлоор эссе хамгийн чухал юм шиг санагддаг. Ягаад гэвэл хэдий ч нэ SAT score эсвэл зүгээр л GPA ч юм уу тийм тоо номброос илүү яг өөрийгөө сургуульд яаж экспресс хийж ийнэ, өөрийнхөө яг аль талыг харуулж байна вэ гэдэг хамгийн чухал гэж санагддаг. Угаасаа л хүүхэд болгоны үед яг эссе хамгийн хэцүү бас чухал хэсэг байдаг. Яагаад вэ гэх юм бол ингээ амьдралынхаа тий 18 жил амьдарсан амьдралынхаа яг аль хэсгийг яаж буулгахаа мэдгүй ямар олон байдаг. Тэгэхээр яг эссенийхаа гол санааг олох гэдэг зүйл дээр бол хамгийн хэцүү санагдсан. Монголын засгийн газрын тэтгэлгийг авсан дээрөө их сургуулийн тэтгэлгийг авсан дээрөө. Стопотороос тийш. Яг сургуулийн цаанаасаа яг 100% тэтгэлэг өгдөг бол ерөөхдөө сургууль руугаа гол чиглэсэн дээр сургууль нь одоо чинь тэтгэлэг өглөө гэхэд нэг 50%, 60% гэх мэт тэтгэл өгчвөл дараа нь тэр 40% үлдсэн ч гэсэн асар их мөнгө болохоор тэрийг засгийн газраас Монголын засгийн газраас тэтгэлгээ даалгавал яг зүгээр гэж бодож байна. Монголын засгийн газрын яа. Би бол Монголын засгийн газрын тэтгэлэг ер нь нэг судалж үзээгүй. Гэхдээ миний ер нь харж байгаагаар бол засгийн газрын тэтгэлэг сонирхохоос эхлээд бараг сургуулийнхаа дээр тэтгэлгийг өөрөө судлаад сургуулийнхаа тэтгэлгийг сонирхсан дээрх байна. Миний бодлоор хоёуланд нь apply гэж үзээд тэгээд яг ер нь их сургуулийнхаа тэтгэлгийг авахад чамд илүү ашигтай гэж бодож байна. Сургуулиас авсан дээр. Энэ Америкийн сургуулиуд руу өргөлөө явуулаад өргөлтөө бэлтгээд эцэг эхчүүдийн дэмжлэг хариуцлага ирж болох гэж боддог байна. Эцэгхийн дэмжлэг амар чухал гэж боддог. Яагаад тэгэхээр ер нь бол тэр хүүхд өөрийнхөө цаг завыг ер нь бол хамгийн муу зориулаад хийж байгаа болохоор эцэгийнх нь тийм дэмжлэг амар чухал. Ер нь тодорхой хэмжээд мэдээж байгаа. Миний хувьд болохоор манай ээж надад бүхий л бололцоог ер нь хангаж өгдөг. Хоолыг ер нь бол дандаа ээлжиж чигээд гэр орны нийгмийн ажлыг ер нь ээж маань ихэнхдээ хийдэг. Тийм болохоор би өөрийнхөө өрөөнд яг юма хийгээд суухад нэлээд тохиромжтой байдаг. Ерөнхийдөө манай ээж бол надад сонголт хийх яг хэрхийг бүр өгдөг. Тэгээд яг сургууль сонголт бол мэдээж маш том чухал сонголт. Гэхдээ ээж ингээд надад болохоор би өөрөөсөө чиний сонголтод ч оролцохгүй. Чи өөрөө Монголдоо сурмаар байвал Монголдоо сур, гадагшаа сурмаар байвал гадагшаа сураа. Ээж нь бол чамайг дэмжинэ гэд одоо ямар шалгалт өгөх хэрэгтэй ингээд өгөх боломжоор нь хангана. Яг юу хиймээр байна тэрийг өөрөө хий гэд бүх боломжоор нь хангаж өгдөг. Энэ миний хувьд бол хамгийн том ээжээс ирж байгаа туслах гэж боддог. Үнэхээр гоё асуулт байна. За тэр бол юу вэ гэхээр эцэг эхчүүд бол бүр амар чухал үүрэгтэй гэж миний хувьд бол боддог. Яагаад вэ гэхээр би яг өөрөө ингээд application process бэлддэг учраас надаа ингээд эцэг эхчүүдтэй аягүй сайн ярилцдаг. Аав ээжтэйгээ ингээд ярилцахаар манай аав ээж за чи ингээд яг ингээд хүссэн юм аа хий ингээд тултал нь хий бит хоёр чадах юм юу вэ? Тэр бүгднгээрээ ингээд туслая чи хараа бүх юмнуудаа л хий гэж хэлдэг. Тийм учраас ингээд харангууд би өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тул төлөө ингээд манай эцэг эхчүүд ч гэсэн ингээд надтай хамт ингээд хичээгээ явж байгааг ингээд харахад надад ингээд бууж хэрэг байхгүй би яг ингээд хүссэн зүйлдээ л ингээд хүрэх ёстой юм шиг ингээд надад санагддаг. Тийм учраас ингээд зарим хүүхдүүдийн бэкграунд ингээд харангууд эцэг эхчүүд нь ерөөсөй ойлгохдоггүй дэмждэггүй. Харин тэр хүүхдүүд болохоор ингээд эцэг эхчүүдтэй аягуулсаа ингээд зөвлөлтөө сайн тайлбарлаад энэ ийм ач холбогдолтой ийм тустай гэдгийг нь ойлгуулаасаа гэж ерөнхийдөө би хүсдэг. Эцэг эхээс ирэх дэмжлэг бол хамгийн чухал зүйлсүүд энийг яг өргөдөл явуулж байгаа хүүхдэд эцэг эх нь одоо дарамтлаа чи заавал энэ сургууль 100% тэтгэлэгтэй тэнцэж орохгүй бол одоо чи заавал Монголдоо сурна тэгээд ерөөдөө Америкийн сургуулийн өргөдөл явуулахад ер нь хичээлээс гадуурх ажлыг чухал гэж боддгоо эсвэл дүннэл чухал гэж боддгоо? Хоёулаа чухал. Гэтэ мэдээж хичээлээс гадуурх ажил нь илүү чухал. Яагаад гэвэл Монголын угаасаа боловсролын системд тэгээд зарим сургуулиуд бол дүнг айгуу тийм өргөж тавьж өгдөг. Бид нэр бүгдээрээ мэднэ. Тэгэхээр тухайн хүүхэд маань өөрөө хувьдаа хэр ингээд хүчин чармай байлт гаргаж ийн гэдэг нь өөрөө хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар илэрч гарч ирдэг баг. Дүнгээс илүүтэйгээр гэхдээ бас дүнгээ мэдээж анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа л чухал зүйл. Хичээлийн дүн мэдээж чухал. Гэтэ бас нэг бодлаараа чухал биш. Миний хувьд бол би бол бүх цагаа яг хичээлдээ яг зарцуулмааргүй байдаг. Илүү хичээсний оронд илүү тийм smart working байдлаар хичээлээ хийвэл хамгийн тохиромжтой гэж үздэг. Тэгэхээр ер нь хичээл дээрээ тийм амар их ач холбогдолгүй байдаггүй.
яг тэр GPA бол team сүртэй чухал зүйл гэж бол би яг боддоггүй. Эсэтийн шалгалтын талаар юу гэж боддог вэ? Эсэтийн шалгалтын хувьд бол айгүй тийм хэцүү санагддаг. Мэдээж тэгээд Америк хүүхдүүд хүртэл өөрсдөө өгдөг шалгалтыг бодохоор тийм хэцүү даваа шиг санагддаг. Гэхдээ бас ингээд бэлдээд эхлэхээр бас тиймч бард болохгүй тийм даваа биш. Яг өөрөө хичээх юм бол өгч яг хүссэн оноогоо авч чадна гэж боддог. SAT-ийн шалгалтаа, SAT-ийн шалгалт бол ер нь нэлээд чанга тийм хэцүү зүйл. SAT-ийн шалгалт бол яг их сайн их сургууль коллежд ороход хэрэг болдог гол тулгуур зүйлүүдийн нэг гэж боддог. Гэхдээ хүүхдүүд заавал 1600 гээд perfect score аваад өөрийгөө амар push хийх шаардлагагүй гэж хувьдаа боддог. SAT шалгалт би өөрийн хувьд бол 2 удаа өгсөн. Тэгээ 2 удаа өгтөө эхнийх дээрээ 1160, хоёр дахь дээрээ нэг сайн ахиулаагүй. Ахиулсан гэхдээ маш жоохон ахиулсан. Тэгээд ер нь сайн бэлтгэх хэрэгтэй л гэж бодож байгаа. SAT-ийн шалгалтаа Америк нэгдсэн улсын ихтэй сургуулиудад ороход хамгийн том шалгуур тэгээд нэг 2 хүүхд тунаад үлдсэн байлаа гэхэд аль илүү оноотой авдаг ч юм уу. Тиймэрхүү. Эсэтийн оноо чухал. Тийм гэж бодож байна. Яагаад тэгэхээр тэр хэлсэн. Би яагаад 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 тэгэхээр мэдээж топ их сургуулиуд руу айгүй олон хүүхдүүд аплайддаг. Тэгээд тэднээс мэдээж 1160 аваад тэд нартай өрсөлдөхөд минь хэрэгцээ учраас илүү сайн оноо авч явах юм бол тэдрээс эсэтийн хэдэн оноотой болмоор байгаа. Миний хувьдаа болохоор би SAT-нд 1490-ээс 1600 хаад өөртөө хангалттай гэж боддог. SAT-ийг яг нэг ерөөдөө бол нэг л удаа өгөн тэгээд нэг чардаж байгаа л нэг 1300 оноо давуулчихад л бол гайгүй гэж бодож байна. За би ерөнхийдөө бол team сүртэй өндөр оноог бол зорихгүй. Миний зорих оноог бол ерөнхийдөө 1400-аас давуулсан байхад ерөнхийдөө хангалттай гэж бодож байгаа. 1500-аас тийшээ. 1500 давуулчихлаа болох гал шүү дээ. Хизэнээс personal statement SAT TOEFL анхаарч эхлэх зүгээр. Би ч бол тийм сайн хүүхдэл биш. Гэхдээ ерөнхийдөө одоогоор ингээд миний бодож байгаа юу гэж хизэнээс хүүхдүүдийг бэлтүүл илүү зүгээр гэж бодвол эртэл байх тусмаа сайн ингээд 9-р ангиасаа хүртэл ингээд тэрэндээ бэлтээ явж байгаа. Айгүй мондөг хүүхдүүдийг ч гэсэн би мэдж байгаа. Чадвал бүр хизэнээс бэлтэж гисэн дээр заавал цагаад талаад бол бэлтээд хэрэггүй шүү л гэж зөвлөх. 9-р анги гэлээ. Тэгэхээр 9-р ангиас Америкийн их сургуулийн өргөдөл бэлтэж эхлэх нь арай их биш үү? Миний хувьд болохоор яг заавал миний амар олон танилцж исэн хүүхдүүд яг одооноос бэлтэж эхлэхгүй мө гэж асуухаар дандаа 12 дугаар ангид болчихно, 12 дугаар ангийн бүхэн бүтчихин гэдэг. Харин тэрний оронд миний бодлоор одоо 8 дугаар ангид ч бай, 7 дугаар ангид ч бай ер нь л яг дүндээ анхаарад саттаа бэлтээд баг-багаар бэлтвэл яг 12 дугаар ангид очиод admissions коллежууд apply хийж байхдаа бага стресстэй байна гэж хувьдаа боддог. Хичээлээс гадуур үйл ажиллагаа нь ямар юу гэдэг вэ? Би юу? Хувьдаа юу? Би болохоор нэг компанид би болохоор хичээлсэн зурглал ажиллагаа гэвэл бэтгэлзээнээр хичээлдэг. Мөн дээрээс нь яг мэрэгчлэлээр холбоотойгоор нэг компанид дадлага хийж байгаа. Тэгээд энэ маань гэх юм бол миний хувьд яг ажил яг сонгосон мэрэгжил дээрээ ажлын байран дээр гараад яг ямар ажил хийх юм, юу хийх юм, ер нь яг сургуулиас илүү ажлын байранд ямар процесс явагддаг гэдэг талаар мэдэж авахд маш том тусалж байгаа. Дээрээс нь бас миний мэдээж аппликейшн дээр маш том тийм одоо зүйл болно гэдэг итгэлтэй байгаа. Танай ангийнхнаас хэдэн хувь SAT шалгасан гэж бодож байна? SAT-ийн шалгалтыг бараг 50% өгсөн байх гэж бодож байна. Улсын сургуулиас их сургуулиудын өргөдөлд бэлтгэхэд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ? Улсын сургуулиас их сургуулиудын гадаадын их сургуулиудад өргөдлөө явуулахад нэгт ер нь бол мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Хоёрт бол улсын сургууль, ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийг бэлддэг. Ер нь бол нэг чиглүүлдэг зөв нь болохоор ер нь бол Монголд төгсөөд Монголдоо сурах юугаар л ер нь бол юугаар гэх юм бэ? Өөрөө судлаад яваад азарч байд юм уу? Ер нь бол судлаад явахгүй бол цаашдаа ер нь анханасаа бол хүүхдүүдийн мэдээлэл тийм гадаад сурах гэсэн мэдээллийг ер нь анханасаа авах боломж амар цөөхөн байдаг. Улсын сургуулиас, ерөнхий боловсролын сургуулиас Америкийн сургуулиуд хэцүү гэж боддог байна. Наач question зөө. Одоо ингээд би харъя л та ингээд
урлагшлан тэ ингээд хобби энтергээд сургуулиудаас харахад баг нэг ангийн баг 80-90% ингээд аппликейшн явуулдаг юм байлээ. Ингээд тодорхой хэмжээний найзууд байдаг. Тэднээс ингээд асуухад тийм байд юм байлээ. Харин яг улсын сургууль би болохоор 84 дэх сургуульд сурдаг. Тэгээд бүтэн яг энэ жилийн 12-ийн төгсөлтөд бол 245 хүүхд төгсөж байгаа байхгүй. Тэгээд эндээс ингээд харангууд 245 хүүхдээс ерөнхийдөө 10 ч хүрэхгүй нэг 6-7 хүүхд л явуулж байгаа. За энэний учрыг нь би юу гэж хараад байна гэхээр тэд нар ингээд зүгээр л сурах гэдэг, гадаад сурах гэдэг хүрч чадахгүй тийм мөрөөдөл юм шиг ингээд сандаг. Тэгээд дээрэс нь мэдээлэл нь ч айгүй хомс байдаг. Тэгээд англиний төвшин мөө би ингээд иймаар чадахгүй байна гэж боддог ч гэсэн одоо ингээд англид нь сайн орохгүй байгаа. Гэхдээ тэр хүүхдүүд ингээд хэрвээ сурахыг хүсэж байвал хичээгээрэй л гэж хэлмээр байна. Хичээвэл одоо бүх юм л боломжтой юм чинь улсын сургуульч байсан, хувийн сургуульч байсан хичээгээл яваад бүх юм боломжтой л гэж хэлмээр байна.